Одоо жишээлбэл манай хаан уул дүүргийн засаг дарга Цэрэнгээд нөхөр бол жилд 200 гаруй тэрбум төгрөгийн төсвийг захин төсөлж байна. Өөрөө болохоор нэг 2000 гаруй хүнээс сонгогдсон 280 мянган орчим иргэдийг төлөөлж. Тэгээ хит хит удаа очсон. Одоо засаг даргын захирамжаар 9 дүүрэг дээр хянах шалгалтын ажиллагаанд ажлын хэсэгт орж ажилласан. 2 удаа очсон. Хоёулын дээр нь байдгүй амардаг. Амардаг засаг даргатай байхад өнөөдөр яаж энэ хаавал дүүргийн ажиллагаанууд явах юм бэ? Тэгээд иргэдийн бас нэг нэгддэг нэг орхитуулдаг юу болвол за нийслэлийн хэмжээний нийслэлийн иргэдийн хурдын төлөөлөл бол зөвхөн дүүргийн эрх ашиг ярьдаггүй байхгүй. Улаанбаатар хотын 9 дүүргийн захын дүүргүүдийн үйл ажиллагаанд хүртэл одоо үг дугаа илэрхийлдэг бодлогын байгууллага. Дүүргийн одоо засаг дарга нар бол дүүрэгт байгаа одоо манай хаан уул дүүрэг гэхэд 25 ороотой 25 орооны нийт иргэдийн эрх ашигыг хамгаалах хэрэгтэй. Төрийн үйлчлэгийг хамгийн бага шатанд хүргэх хэрэгтэй. Өнөөдрийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал энэ зэвтэй усны асуудлыг дүүргийн засаг дарга шийдэж шин. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч нар явах хэрэгтэй. Яг л тэр дүүргээс хороонуудаас сонгогдсон учраас тэр ажлуудаа хийдэггүй, хяналт байдаггүй. Тэгэхээр бид нар ингээд улс төрийн болон төрийн захиргааны мэдээлэл, мэдлэг маш дутуу учраас энэ дээрээ дараагийн жилүүд дээр онцгой анхаарах хэрэгтэй юм байна.